Гүүли байна. Та бүхэнтэй дахин уулзаж байгаад маш их баяртай байна. Энэ удаад би шинэхэн хөхүүлэгч нар зориулаад хамгийн сайн сүү оруулах шилдэг 4 аргыг хуваалцахаар бэлтлээ. Ээжүүд бид сүү багасаад ирэхээр яалтчгүй сандралтын байдалд ордог. Сэтгэл санааны хувьд бол аюу тогтворгүй болдог. Яана сүү яагаад багасч вэ? Миний хүүхэд сүүнд цадж байгаа болов? Би өлсгөөд хайцсан биш байгаа. Хэмжлэн бодлоо толгой дотор эргэлдээл эхэлдэг. Харин яг ийм үед ямар ч ээжүүд хэний ч хэлсэн ямар ч зөвлөгөөг даахад бэлэн байдаг. Харин миний хувьд бол яг ийм асуудалтай байгаа ээжүүдэд зөвлөх хамгийн ихний зөвлөгөө бол та сэтгэл зүйгээ маш их тайван байлгахыг хичээгээрэй. Энэ маш их чухал шүү. Та хэдий ч нэ тайван байна, төдий ч нэ танд сүү маш сайн орох болно. Та толгой дотор байгаа тэр сөрөг бодлуудаа би сүү муутай болчлоо, миний хүүхэд цадахгүй байна, би хүүхдээ өлсгчлөө гэдэг тэр сөрөг бодлуудаа аль болох би үнэхээр сүү сайтай. Энэ бол төр зүрийн үзэгдэл. Миний хүүхэд миний сүүнд үнэхээр их сайн цаддаг хэмжлэн сайн бодлуудаар өөрчилж өөрөө өөрийгөө итгүүлэх хэрэгтэй. Ер нь өөрөө өөрийгөө би маш их сүү сайтай ээж гэж итгүүлэх хэрэгтэй. Энэ бол маш их чухал. Тэгэхээр яах нь вэ? Хамгийн түрүүнд сэтгэл зүйгээ тайван байлгаж өөрийгөө сүү сайтай ээж гэдэгт итгүүлэх нь чухал ахна. Хоёрдугаар, та хэдий ч нэ сайн хөгүүлнэ, төдий ч нэ танд сайн сүү орж ирнэ. Нэг үгээр хэлбэл та сүү багасах тусмаа илүү сайн хөгүүлэхийг хичээгээрэй. Хүний бие организм өөр аягүй ухаалаг байдаг юм лээ. Та илүү сайн хөгүүлэх тусмаа таны толгойд ямар мессеж, таны тархинд ямар мессеж очдог вэ гэхээр сүүгээ улам их илүү үйлдвэрлэх ёстой юм байна гэдэг мессеж очно. Тэгээд тэр даалгаврыг яг төдий ч нэ сайн биелүүлнэ гэсэн. Энэ бол хоёрдугаар дүрм шүү. Гуравдугаар, нойр маш их чухал. Таны сүү багасах тусмаа та илүү сайн унтаж амрах ёстой гэсэн үг. Энэ бол өдрийн аль цагч хамаагүй та сүү багасаад ирвэл нэг халуун хүлээн усуугаад ч юм уу эсвэл сайхан сүүтэй цай чанаад уучаад сайхан юу ч бодохгүй тайван унтаж амраарай. Буцаад сэрэхэд сүүний гарцтай нь бүр яалтчгүй нэмэгдсэн байх болно. Миний хувьд бол яг тэгдэг байсан. Сүү багасаад ирэхээр халуун хүлээн ус эсвэл сайхан сүүтэй цай уугаад унтчихдаг байсан. Эргээ босоод ирэхэд сайхан үр дүнтэй залгадаг байсан. Тэгээд шөнийн нойр бол бас маш их чухал. Тийм болохоор шөнийн нойроо ч гэсэн сайн авахыг хичээгээрэй. Дөрөвдүгээр буюу хамгийн сүүлийн өгөх зөвлөгөө бол зөв хооллолт. Сүү багасаад ирэхээр ээжүүдийн хамгийн их авдаг арга хэмжээ нь бол хоолтонд анхаардаг. Энэ маш их зөв. Энэ дээрээ нэмэлтээр та сэтгэл зүйгээ тайван байлгаад, сайн унтаж амарч ядаргаагаа тайлаад, бас биенийхээ онцлогийг мэдээд явчвал илүү их үр дүнд хүрнэ гэсэн үг. За би хувьдаа бол ямар хоолтыг илүү их дэмждэг вэ гэхээр урилан бүтээгдэхүүнээс аль болох татгалздаг байсан. Сүү багасчлаа гэд анзаараад байхад ээжүүд маань хөвчлэн урилан бүтээгдэхүүнийг хийдэг. За энэ маань бол яг буцаад ямар үр дүнд хүргэдвэ гэхээр ялангуяа шинэхэн ээжүүд бол бүтгэн хатаал гэдэг асуудалтай байдаг тийм. За энэ асуудлыг хурцсаж өгдөг. За тэгээд нэмэлтээр тархалал гэдэг үр дүнд авчирдаг. Хэмжлэн ер нь бол тийм сөрөг талууд бол байгаад байдаг. Ийм учраас бол би яг энэ аргыг бол сайн дэмждэггүй. Харин энэний оронд би дараах 6 хүнс хоол хүнсийг үнэхээр сайн хэрэглэдэг байсан юм аа. Та бүхэн тэр 6 хоол хүнсийг танилцуулъя. Хамгийн ихний санал болгох хүнс маань овёс. Овёс бол өөр дээрээ маш олон амин дэмийг агуулдгаас гадна өтгөн хаталтаас урьдчилан сэргийлэх эд шидтэй хоол хүнсний төрөлд ордог. Бас дээрээс нь сүүний гарцыг үнэхээр сайн нэмэгдүүлж өгдөг. Дараагийн санал болгох хоолны төрөл бол гүзээ. Гүзээ бол ямар их амин дэмтэй, ямар их шин тэжээлтэй хоол хэлээ те. Ийм учраас та гүзээний салаад, гүзээний шүлөө, гүзээтэй бууз, гүзээтэй хуурга гэд өөртөө таалагдсан хоолны менюг сонгоод яг идээд үзвэл таны сүүний гарцтай нь бүр
ямар ч асуудалгүй нэмэгдэж өгнө. За тэгээд дараагийн санал болгох хоолны төрөл маань л тараг. Тараг бол айгүй их олон ач тустай гэдгийг надаар хэлдэггүй та бүхэн мэдж байгаа байх. Тэгээд хамгийн их бас тус дэм болдог ач тусын нэг нь бол яалтчгүй сүүний гац нэмэгдүүлж өгдгөөрөө давуу талтай байгаа. За дараа нь луун. Луун бол амин дэмээр баялгаас гадна сүүний гарцыг нэмэгдүүлж өгдгөөрөө давуу талтай. Луунгийн салаад бол үнэхээр амттай байдаг шүү дээ. Ээжүүдээ тийм болохоор бас өөртөө амтрахаа луунгийн салаад хийгээд идчихэж байгаарай. За дараагийнх нь бол шар будаа. Шар будаатай сүдэ цай ямар гоё амттай илээ дээ. Аюул сан тэнхээ оруулахаас гадна маш сайн сүү оруулж өгдөг. За хамгийн сүүлийн санал болгох зүйл маань бол шингэн зүйл буюу ус. Халуун мөлөө ус үнэхээр сайн уугаарай. Шингэнээ үнэхээр сайн нөхж байгаарай. Ус сайн угаал байвал таны сүү үнэхээр сайн нэмэгдэж өгдөг. Нэрээ шүү. Гэхдээ нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Усыг бол нэг доор маш ихээр биш, баг багаар шимээд тэгээд өөртөө биеийн дээр сайн шингээгээд уухыг хичээгээрэй. Ус бол яалтчгүй сүүний гарцыг нэмэгдүүлдэг бас хүчтэй зүйл байнамаа. За ингээд миний та бүхэн зөвлөгөө маань үгээр өндөрлөж байна. Гэхдээ энэхүү видеог дуусгахаас өмнө би бүх ээжүүдийг өөрөө ээж хүний хувьд нэг зүйл уриалахыг уриалмаар байна гэж хийж олно л доо. Тэр нь юу гэхээр ээжүүдээ биднээс үр хүүхдээ насаараа хөхүүлэх биш, хөхүүлж байгаа энэ хэдхэн хугацаанд болж өгөл гар утсандаа анхаарлаа хандуулахгүйгээр, зурагтанд анхаарлаа хандуулахгүйгээр, хин нэр нь өөр нэг зүйлд анхаарлаа хандуулахгүйгээр зөвхөн хүүхэддээ анхаарлаа хандуулж тэгээд өөрийнхөө ерөөлийг өргөж хөхүүлж байгаарай. Ээж хүний чин сэтгэл, цагаан сүү шингэсэн тэр сайхан ерөөл шиг хүчтэй ерөөл энэ дэлхийд байхгүй. Ийм учраас та хүүхдээ энэ дэлхийн хамгийн сайхан бүхнийг, хамгийн сайн бүхнийг, аз жаргалыг амжилт бүхнийг сайн хүн болохыг эрүүж цагаан сүүгээ хүүдээ охиндоо өгж агаарай. Тэгээд таны ерөөл тань биелнэ гэдэгт би бол маш их итгэлтэй байгаа. За ингээд миний бичлэг маань ингээд дуусаж байна. Та бүхэн таалагдсан бол лайк дараад, subscribe дараарай. Мөн бусадтай хуваалцаарай. Дараагийн бичлэг хүртэл баяртай.